За тэгэхээр ер нь судалгааны маань зорилго болохоор 6 дугаар ангийн суралцагчдын хэрхэн одоо сурах үйлдэлтэй хандж байгаа хандлага, хэрхэн суралцж байгаа болон одоо бусад мэдээллийн их усүрээс хэрхэн мэдээлэл авч өөрийнхөө сурах үйл ажиллагаанд одоо ашиглаж байгаа вэ гэдэг энэ төлөв байдлыг судлах зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийсэн. За ер нь бол 6 дугаар ангийн хүүхдүүдийн маань тэр одоо олон төрлийн мэдээллийн их сурвалжтай ажиллах, мэдээлэлээ хүлээн авах, боловсруулах, за бие даан суралцах арга барилыг хэрхэн эзэмшиж байгаа талаарх одоо ерөнхий мэдээллийг авах зорилгоор энэ судалгаа хийсэн. За энэ судалгааны маань ерөнхий өөрийн ач холбогдол нь зөвхөн одоо суралцагчдын сурах үйл, таны мэдж байгаа үйл явцад нөлөөлөхөөс гадна одоо 6 дугаар ангид хичээл орж байгаа манай багш сургууль хүмүүжүүлэгчид, за мөн одоо хамгийн чухал бидний илрүүлэхийг зорьсон одоо зөвлөн туслах гол зорилгоо хандуулсан хүмүүс бол энэ эцэг их асран хамгаалагч нартай бас тодорхой хэмжээний одоо арга зүйн зөвлөгөө ийм зорилгоор энэ судалгааг бол хийсэн байгаа. За энэ судалгаанд маань хамрагдсан одоо суралцагчд буюу одоо 6 дугаар ангийн хүүхдүүдийн маань гол онцлог нь юу гэхээр зэрэг энэ бага ангиас дунд анги руу шилжилж орж ирээд маш олон төрлийн одоо судлагдхуун хичээл үзэж судалдаг. За олон янзын одоо арга барилтай олон багшаар одоо хичээл заалгадаг ийм онцлог нэг ийм үе эхэлж байгаа. За энэтэйгээ холбоотойгоор хүүхдүүдийн маань тэр суралцах үйл, сурах арга барилд ч гэсэн тодорхой хэмжээгээр ингээд огцом ийм өөрчлөлт гардаг энэ үе байгаа. Тэгээ энэ үед одоо бас нэг судалгааны үр дүн ер нь ажиглалтаас ингээд харахад бол энэ 6 дугаар ангид бага ангитай ингээд бүгд л одоо амжилттай сайн сурлагын төвшин өндөр ингээд байсан нь одоо бас цөөн тооны гэдэг юм уу, нэг багшийн удирдлаганд ор явж ирсэнтэйгээ уялдуулаад сурлагын амжилт бол тодорхой хэмжээгээр тогтсон юм өндөр байдаг. За энэ ингээд явандаа ингээд дунд анги ороод ахлах анги руу ингээд дэвшээ явах ингээд анги ахих тусам энэ сурлагын хоцрогдол үүсдэг. Одоо хичээл сурлагандаа амжилтгүй ингээд сурах ийм үзэгдэл гардаг учраас бид энэхүү судалгааг бол хийх одоо зайлшгүй шаардлагатай гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. За ингээд бид судалгаандаа бол одоо нийтдээ яг асуулгын аргаар судалгаа авахдаа 1026 хүүхдээс судалгаа авсан. За энэ хүүхдүүдийн маань 574 хүүхэд нь эмэгтэй, 452 хүүхэд нь бол эрэгтэй сурагчид байсан. За ингээд судалгаандаа бол бид одоо нийслэл хотын 744 хүүхдээс судалгаа авч орон нутгийн 282 хүүхдээс судалгаанд хамруулсан байгаа. За энэ судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс бид одоо яг сонгоод 172 хүүхдээр бол ярилцлагын аргаар судалгаа аваад хичээл дээр нь сууж ажиглалт хийгээд нэг ёсондоо одоо судалгааныхаа бодиттой байдлыг одоо батлах үүднээс тэр сурах үеийн онцлогийг одоо тодруулахдаа тэр найдвартай байдлын үүднээс энэ судалгааны аргачлалаар судалгааг боловсруулад авсан байгаа. За судалгааны бид бодит байдлыг хангахын тулд энэ reliability шинжилгээ болон статистик боловсруулалт, дунджийн таамаглал, иннова зэрэг энэ аргуудыг бас хослуулж судалгааныхаа найдвартай байдлыг бол нотлохыг хичээсэн. За бидний Крамбах үзүүлэлт бол ерөнхийдөө 0.75 гарсан. За ингэхээр бол бид бол одоо яг судалгаагаа бол тодорхой хэмжээгээр бодиттой одоо үнэн гэдгийг бол тодорхой хэмжээнд бол нотолж харуулахыг оролцсон юм байгаа. За судалгааныхаа үр дүнгийн ерөнхий үр дүнгээс та бүхэн цаг байгаа учраас товчхон танилцуулъя явчих. За сурах үйлийн чадамж гэдгийг юм уу? За тэр мэдээлэлтэй харилцаж байгаа байдал, суралцж байгаа тэр үйл ажиллагаанд нь ингээд ерөнхийд нь ажиглалт хийхэд бол эмэгтэй суралцагчдын сурах үйл ажиллагаа бол эрэгтэй суралцагчдын сурах үйл ажиллагаанаас одоо харьцангуй өндөр байсан. Нэг ёсондоо эрэгтэй хүүхдүүдийн одоо сурагчтай маань суралцж байгаа энэ одоо үйл ажиллагаа бол дунд ангид ороод ирэхээр бас тодорхой хэмжээгээр буурдаг нь одоо бас ажиглагдсан. За бид ингээд судалгааны үр дүнг аваад үзэх юм бол хамгийн одоо өндөр болон хамгийн бага одоо үр дүнгуудтэй л одоо тайлбарлчих. Тэр нь хүүхдүүд дээр гарч байгаа нэг
томоохон бидний анхаарах ёстой зүйл нь юу вэ нөхөр зэрэг энэ насанд хүрсэн хүмүүстэй харилцаж насанд хүрсэн хүмүүсээс буюу одоо томчуудаас мэдээлэл авч тэднээс одоо суралцах, хоорондоо үзэл бодлоо солилцох, харилцах энэ одоо үзүүлэлт бол хамгийн бага буюу 285 таа гарсан байгаа. За харин нөгөө талд нь ингээд аваад үзэхээр аль одоо мэдээллийн их үүсвэртэй ажиллах явцтай илүү их мэдээлэл олж авч ийн вэхээр интернет болон захин орчноос мэдээлэл бол авах энэ үйл явц бол маш их өндөр гарсан. За мөн найз нөхдөсөө одоо хоорондоо мэдээлэл солилцдог, бие биенээсээ суралцдаг энэ сурах үйл ажиллагаа нь бол маш өндөр буюу 3.1 ийм одоо үзүүлэлттэй гарсан байгаа. За яг зүгээр энэ асуулгад оролцсон хүүхдүүдийн маань ерөнхий үзүүлэлт нь хэдийгээр ойролцоо мэт байгаа боловч одоо саяны одоо дурдсан 3 үзүүлэлт бол хамгийн одоо дээд болон доод үзүүлэлтийг бол үзүүлж байгаа. За энэ одоо мэдээлэл хүлээн авах энэ суралцж байгаа үйл ажиллагаатай холбоотой энэ хүүсээр нь ялгсан үзүүлэлтүүд бол бидний одоо өгүүлэл дээр одоо бүрэн ихээр байгаа учраас тэндээс дэлгэрэнгүйгээр ингээ харах болцоотой юм байгаа. За дараа нь бид энэ асуулгынхаа судалгааны үр дүнг нотолохын тулд одоо зарим нэгэн одоо тодорхойгүй байсан үр дүн тодруулахын тулд хүүхдүүдтэйгээ энэ 172 хүүхдтэй ингээд нэг бүрчлээд ярилцлага хийсэн байгаа. Тэгэхээр ярилцлага бид боловсруулахдаа бол нийтдээ бол нэг 19 агуулгын хүрээнд бол ярилцлага боловсруулад энэ судалгаагаа бол авсан байгаа. За тэгээд ярилцлагын явцад бол дараах зүйл бол анзаарэгдэж байгаа нь энд бол одоо яг энэ судалгаанд хамрагдж байгаа хүүхдүүдийн дийлэнх буюу 77% нь одоо 11 настай хүүхэд хамрагдсан. За тэгэхээр энэ насны хүүхдүүдийн гол онцлог гэдэг нь 6 дугаар ангид суралцж байгаа хүүхдүүдийн тэр сурах үйлдээ хандж байгаа хандлага, сурах үйлдээ төлөвлөн зохион байгуулж байгаа, суралцж байгаа үйл ажиллагаанд бол хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан зүйл нь юу гэхээр зэрэг одоо дасгал даалгавраа хийхдээ өөрөө бие дааж хийдэг. Одоо нэгэсэндээ гэрийн даалгавар гэдэг юм уу, багшийн өгсөн үүрэг даалгаврыг бие дааж одоо хийж гүйцэтгэх чадвар бол нэлээд одоо өндөр болсон байдгийн байна. За түүнчлэн бусдын яриаг анхааралтай сонсох, анхаарлаа төвлөрүүлэх чадвар бол бас маш өндөр үзүүлэлттэй гарсан. Харин нөгөө талд нь аваад үзэх юм бол одоо суралцагчид маань дутагдж байгаа ямар чадварууд байна вэхээр энд бол унсан номын тэмдэглэл хөтөлтгөө гэсэн нэг энэ санаа гарч байгаа. Яг зүгээр ярилцлагын явцад бол хүүхдүүд бол төрөл бүрийн одоо ном зохиол одоо сурах хүчийг уншиж судалдаг боловч тэрийг тэмдэглэлд хөтэлдэг эргээд одоо тэрийг сэргээн санахтай холбоотойгоор хийдэг эндгээр үйлүүд нь бол маш одоо бага үзүүлэлттэй гарсан. За түүнчлэн одоо нэгнээсээ одоо тусалцаа дэмжлэг авах, хичээлээ хамтарч хийх, бие биендээ тусалж дэмжих энэ одоо үзүүлэлт бол их бас бага гарсан. Энэ одоо бидний одоо хүлээж ирсэн үр дүнгээс арай ийм өөр үзүүлэлт гарсан ийм онцлогтой болсон байгаа. За тэгэхээр ярилцлагын судалгаан дээрээс нэг 2 зүйлийг одоо тодруулж авч үзсэн байгаа. За энэ дээр та бүхэнд нэг зүйлийг тодруулъя. Энэ юу гэхээр хичээл дээр бол одоо энэ ярилцлагын үр дүн дээр гарсан бусдын яриаг анхааралтай сонсох, дасгал даалгавар бие дааж хийж гүйцэтгэх гэдэг энэ үзүүлэлтийг үнэн байна уу, одоо хэр бодиттой байна уу гэдгийг судалж тогтоох зорилгоор бид ажиглалт хийсэн. За түүнчлэн энэ найз нөхдөд хичээлдээ туслуулах, бие биендээ тусалж дэмжих энэ үзүүлэлтийг бас нотлох зорилгоор одоо хичээлийн явцад бол нийтдээ 300 орчим хичээлийн цаг дээр сууж нэг бүрчлэн ингээд ажиглалт хийсэн. За ингээд ажиглалтын явцад бол одоо бидний судалгааны үр дүн нотолж байгаа гол үзүүлэлт бол энэ ажиглах үйл бол одоо хамгийн олон давтамжтай буюу 260 удаа давтагдсан ийм үзүүлэлттэй байгаа. За тэгэхээр ингээд үзүүлэлтүүдийг ажиглалтын явцад гарсан үзүүлэлт үр дүнг ингээ хараа явахаар зэрэг төсөөлөх, за ажиглах үйлийг бол хүүхдүүд хамгийн одоо түгээмэл хийж байна. За энэ ч одоо нөгөө багшийн өгсөн зааварчилгаа өдөрдөмжтэй холбоотой гэдэг нь бол нэг талаас тодорхой. Нөгөө талд нь бол энэ мэдээллийг үнэлэх үйл явц бол маш бага байсан. За мэдээллийг
хүлээж авж байгаа анхаарлаа хандуулж байгаа, төвлөрүүлж байгаа. За тэрнтэйгээ холбоотойгоор оюуны одоо үйл хийж гүйцэтгэж байгаа ингээ хэдийгээр харагдаж байгаа боловч хичээлийн төгсгөлд мэдээллийг үнэлэх, тэр мэдээлэлд одоо шүүмжлэлтэй хандах энэ зүйл маань бол энэ үйл маань харьцангуй одоо бага байсан гэдгийг дурдъя. За эндээс одоо ажиглалтын явцад анзаарэгдсэн хоёр үзүүлэлтийг та бүхэн танилцуулъя. За энэ үзүүлэлт маань болохоор зэрэг хичээлийн одоо 40 минутыг 5 минутаар нь одоо цаг хугацааны хувьд бол ангилж агаад, за тухайн цаг хугацаанд суралцагчид маань ямар үйлийг олон давтамжтай илүү их гүйцэтгэж байна гэдгийг ингээд судлаад үзэхээр ер нь бол харьцуулан жиших үйлийг бол суралцагчид маань их төлхөө ашиглаж байна. Энэ арга зүйг бол багш нар маань их ашиглаж байна гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. За дараачийн бидний одоо ажиглалтын хамгийн одоо гол үр дүн нь юу гэхээр зэрэг энэ мэдээлэлд шүүмжлэлтэй хандж байгаа байдал болон мэдээллийг ерөнхийлөн дүгнэж байгаа байдлыг одоо суралцагчдын хийсэн үйлийг хооронд нь харьцуулж үзсэн байна. За энэ дээрээс анзаарахад бол нөгөө бидний яг өмнөх асуулга болон ярилцлагын явцад гарсан тэр суралцагчдын мэдээлэлд ерөнхийдөө хүлээж авж байгаа, анхааралтай сонсож байгаа энэ үйл явц нь бол их өндөр байгаа. Нөгөө мэдээллийг хүлээж авж байгаа үйл явц нь. Харин тэр мэдээлэлтэй шүүмжлэлтэй хандах, тэр мэдээллээ одоо боловсруулаад бусадтайгаа одоо үзэл бодлоо хуваалцах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх энэ одоо үйл нь бол харьцангуй бага байгаа гэдэг нь бол эндээс бол харагдсан. За энэтэйгээ холбоотойгоор бид нэр одоо ерөнхий боловсролын сургуулийнхаа багш нарт бас дараагийн зөвлөмжтэй бас тусгаж оруулахаар ингээд төлөвлөд ажиллаж байгаа. За ингээд судалгааныхаа одоо бүхий үр дүнг одоо танилцуулах ийм цаг хугацааны боломж байхгүй учраас ингээд дүгнээд ингээд аваад үзье. Тэгэхээр ер нь бол бид энэ бага ангиас дунд ангид орж байгаа хүүхдүүдтэй тэр тусмаа одоо энэ эрэгтэй суралцагчтай бол энэ тэр сурах арга барилыг илрүүлэх, суралцах чадамжийг тодорхойлж, тухайн суралцагчид тохирсон одоо сургалтын арга зүй хэрэглэгдэхүүн энийг эдгээр зүйлсийг бол боловсруулж ажиллах нь бол зайлшгүй шаардлагатай маа гэдэг нь бол харагдсан. За мөн түүнчлэн бидний анхаарах дараагийн зөвлөмжөд гарах гол үндсэн санаа нь юу гэхээр ер нь бол энэ хүүхдүүдийг ингээ хамтарч ажиллах, бие биенээсээ суралцах энэ одоо хичээлийн арга зүйг бол бид илүү төлхөө ажиллуулах ёстой, энэ ашиглах ёстой байна гэдэг нь бол харагдсан юм байна. За нөгөө ярилцлагын явцад болон ажиглалтын явцад анзаарэгдсэн зарим нэг зүйлийг одоо судалгааны үр дүнгээс дурдах юм бол энэ суралцагчдын хэрхэн мэдээлэл олж авах, ямарваа нэгэн зүйлийг ажиглаж өөртөө хэрэгтэй мэдээлэл олж авах үйл явцыг бол ерөөсөө л одоо багшийн одоо чиглэл зорилготой сургалтын үйл ажиллагаар зохион байгуулах боломжтой байна гэдэг нь бол нэгдүгээр харагдсан. За хоёрдугаарт бол бид бол аль болох танхимын сургалтын тэр агуулгыг өдөр тутмын үйл ажиллагаатай, амьдралтай тэр прагматик шинжийг бол хангасан сургалтыг зохион байгуулах шаардлагатай байна гэдэг нь бол харагдаж байна. За төгсгөлд нь бол энэ хүүхдүүдийн маань одоо хэлсэн одоо үзэл бодлоо илэрхийлсэн ярилцлагын явцад гарсан санаа нь юу гэхээр зэрэг насанд хүрсэн хүмүүсийн одоо гаргаж байгаа тэр хүүхдүүдтэй харьцаж байгаа харьцаа хандлага, тэдний тусалж байгаа дэмжлэг, тэдний гаргаж байгаа шийдвэрт байнга одоо үнэлэл өгч ингэж шүүмжлэлтэй ханддаг, зарим нэгд нь бол одоо хүлээж авдаг гэдгийг нь бол харагдаж байсан. За энийг бол нэмэлтээр хэлчихээ юм байна. За ингээд бидний одоо судалгаатай маш богино хугацаанд танилцсан та бүхэндээ баярлалаа. Асууж тодруулах зүйлээ бүгдээрээ тэгээд ярилцгаая. Баярлалаа.